Өмнөг аймгийн Эрдэмтэд. Өмнөг аймгийн иргэдийн нөлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар Өмнөг аймгийн шинжлэх ухаан, инновац технологийн салбар зөвлөлөөс зохион байгуулж буй аяны хүрээнд Өмнөг аймгийн эрдэмтдийг танилцуулж байна. Өмнөг аймгийн эрдэмтэн профессор Манхайн байна. 1945 оны 11 сарын 6-ны өдөр Өмнөг аймгийн Хамбогт суманд төрсөн. Боловсролын хувьд 1954-өөс 1958 онд Хамбогт сумын дагсан. 1959-өөс 1965 онд Өмнөг аймгийн 10 жилийн дунд сургууль. 1966-аас 1974 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус төгссөн. Мэргэжил мал зүйч. Эрдмийн зэрэг цол 1982-оос 1992 онд доктор. 1992-оос 2004 онд дэд профессор. 2004 оноос хойш профессор. Монгол хянаны гүзээний ажиллагаа, бодисын солилцоо, жилийн улирал нэмэгдэл тэжээлээс хамаарах зарим онцлог сэдвээр 1982 онд эрдмийн зэрэг хамгаалсан. Ажлын туршлагын хувьд 1965-аас 1966 онд Өмнөг аймгийг усчлах конторт ажилладаг. 1967-оос 1970 онд Ардын айрамд хугацаа цэргийн албан хаагч. 1974-өөс 1975 онд Монгол Ардын хувьсгалт намын хороонд зохион байгуулагч. 1975-аас 1978 онд Өмнөг аймгийн Ардын дипломат хурлын гүйцэтгэх захиргаанд үйлдвэрлэлийн хэлтсийн дарга. 1978-аас 1997 онд хөдөө аж ахуйн дээд сургууль аспирант, багш, тэнхимийн эрхлэгч, декан, сургалтын албаны дарга. 1997-оос 2015 онд Бусдын цогцлборт газрын төв төрийн бас байгууллагын захирал. 2015 оноос тэтгэврт гарсан. Бүтээлийн хувьд бүтээж профессионал төгсмөл 22, нийтлүүлсэн мэдэм шинжилгээний өгүүлэл 50, шинжлэх ухааны сурталчилгааны өгүүлэл 20, уран сайхны өгүүлэл, найруулал, кино зохиол 53, орчуулсан өгүүлэл тууж 23, редакторлсан ном 19, хэлэлцүүлсэн илтгэл 37, удирдаж хамгаалсан эрдэм шинжилгээний ажил 12, боловсруулсан заавар зөвлөмж оновчтой санал 10-ыг оруулсан. Шагналын хувьд Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийг 1992 онд, Алтан гац одонг 2000 онд, байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгийг 2011 онд, аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдгийг 2014 онд, ЮНЕСКОгийн Мичель Батисын нэрэмжит олон улсын шагналыг 2015 онд, Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгийг 2017 онд, Ардын хувьсгалын 60, 70, 80, 100 жилийн медалийг 1981, 1991, 2001, 2022 онд, Монгол улсын төрийн шагналыг 2025 онд суралцжээ.